Бусад орлогын талаарх хязгаарлалтыг нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн дагуу зохицуулдаг. Албан тушаалт нь өөрийн хэрэгжүүлж буй албаны чиглэлээс гадна өөр ажил албан тушаал эрхлэх, гэрээний урамшуулал авах, аж ахуйн нэгжийн орлогыг олох боломжтой байдаг. Гэхдээ энэхүү орлогыг олохдоо заавал хуульд заасан мөн хуулиар хориглоогүй үйл ажиллагааг хэрэгжүүлэх ёстой байдгийг анхаарна. Хэрвээ төвийн албан тушаалт нь хууль бус үйл ажиллагаа явуулаад түүнээсээ орлого олсон тохиолдолд цахилгаан шийтгэл хүлээх болон зам үн цаашлаад зөрчлийн хариуцлага, эрүүгийн хариуцлага хүлээх эрсдэлтэй байдаг байна. Эрчим хүчний яамны газрын дарга Б төрийн өмчийн оролцоотой АХХК-гийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг. Уг компани зүгээс төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдтэй 2021 онд ашигтай ажилласан гэх үндслээр Б гэр бүлийн гишүүдийн хамт бүгд найрамдах Солонгос улсад 7 хоног аялж амрах хэмжиг визийн хамт бэлгэлсэнийг Б хүлээн авсан. Энэ нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох залтыг зөрчигдүүл Б хууль зөрчсөн болно.